өрөөнд ирсэн та бүхэндээ ангилаа да. Тэгэхээр яг одоо төв талбайд үнэн ба зөв намын зүгээс ард. За бид өнөөдөр яагаад хорон чуулсан юм бэ? Сая Отгонбаатар дарга хэллээ. Энэ ардын нам асан нам тэргүүтээ энэ 126 уулсан чинь нөгөө сахид өртөө шалдаад гэж юм боллоо. Энэ усууд чинь хурд чуулгана хийж чадхаа байлаа. Эргүүлэн татсан явтын талаар яриад байсан чинь энэ ч зөрөгтөн хүрдэхээр байлаа. Бүгдээрээ бойкотлоод алга болж байна. Үнэхээр энэ хулгайсан авилгууд авсан янз янзын 100000 иргэний чуулга уулзалт гэсэн 1000 иргэн талбай дээр гарч ирээд чуулга уулзалтаа хийж байна. За энэ чуулганаар бид нэр ахмадын дэтгэврийг сая 500,000 төгрөг болгох ард түмний дотоодын төслийг батснаа. За энэ чуулганаар бид нэр байгалийн баялагын сангаас залуу гэр бүлтэй 100 сая төгрөгийн байрны урьдчилгааны дэмжлэг өгөх дотоодын төслийг батснаа. Жахаж хэрэгжүүлнэ. За энэ чуулганаар бид нэр сүүдрийн засгийн газрыг байгуулнаа. За энэ чуулганаар бид нэр сонгуулийн тухай хуулийн төслийг баталнаа. Энэ чуулганаар бид нэр эргүүлэн тар эсвэл их хурл тар гэсэн тогтоолын батлаа. Ийм чуулганы гүнзэлтэйгээр ард иргэдэйгээ хилцүүлэг өрнүүлж байна. Бид энтхийн махан хараар догсоодыг тавьж байгаа энэ шаардлага одоо бодит ажиллагаа бид нар мундаг гэж одоо сонгосноор байгаа ийм одоо дараа нь яах вэ? бидний газар жишээ нь би одоо санхүүгийн тооцооны хувьд бид нар өнөөдөр оюун толгой гэдэг компанид хоног 13 тэрбум хүү төлж байгаа монголчууд байраа мэдчихэж байгаа. Энэ мөнгөд сарын 400 тэрбум жилийн 4 төлж байна. Тэгвэл ахмадын дэтгэврийг нэмэхэд 2.2 их 80 энэ мөнгө байж за тэгвэл бид нар энэ мөнгөө аваад Монгол төртөө эзэн болъё гэхээ орон чадахгүй гэж шалтгаан хэлж байна. Өчигдөр гэхэд одоо засгийн газрын тэргүү уучрал эрүүл мэндийн салбар дээр очиод уулзалт хийхдээ бата айлын үүдийг сайн тулгаж зөвшөөрөх гэж очсон болохоор эрүүл мэндийн салбарын асуудлыг шийдэх гэж очсон. Энэ зүгээр нийгмийн даатгал эмчнэрийн цалин нүүрний үгийг шалтгаан болохоос яг цаад санаандаа болов энэ бата айлын үүдийг сайн зөвшөөрөх гэж тэр салбарт тэгэхээр сайдыг зөвшөөрөх гэж ажилладаг бас сайн шийдвэрийг баталж төртөө болохын төлөө бид энэ бас сүүдрийн засгийн газрыг байгуулж ажилладаг тавьж байгаа. За сүүдрийн засгийн газрын хүрээнд бол ганц Улаанбаатар намын байхгүй. Энэ дотор үнэхээр ардын нам, ардсан нам энэ Монгол төрийн алдаа тодорхойлж шинэ шийдвэр гаргаж ажилласан эрдэмтэн доктор эсэргүүцийн агчнаар бүхий салбарын үйлчлэлийг урьд ээлжүүлж сүүдрийн засгийн газрыг барьж ард түмэнд итгэл өгнө гэдэг зүйлийг бас хэлье. За өнөөдөр бол бид нэр зарласан цаг бол ард түмний чуулган гэдгээр ярьж байгаа. За чуулганы төгсгөл ард иргэд энэ жагсаалтыг өдөр болгон үргэлжлүүлээ гэдэг юм уу? Шийдлүүд нь юу гэж харагдана вэ? Тэндээс хамаарах ба. Өнөөдөр өөрсдөө гүрэмшиг хийж байгаа баялгаа зөвхөн цалин хөлсөл авах. Баялгаа чаддгүй. Монгол чуулган юу ч байхгүй байна. Бидээс байхгүй. Өнөөдөр хил тагсан газруудыг эргүүлэн татах хуулийг ерөнхийлөгч анх ярьсан биш л дээ. Ард түмэн энийг шаардсан. Жишээ нь Улаанбаатар нам одоо түрүү жилийн яг 1 жилийн өмнө их хурдаар эргүүлэн татдаг асуудлыг ярьж л байсан. Энэ ард түмний хүссэн зүйлийг ерөнхийлөгч хууль болгож өргөн барьж байна. Тэгэхээр энэ мөрөд сүхтэй асуудал байгаа биш. Парламентын даргалаа гэдэг бол парламентын гишүүд барьцаанд орчно гэдэг эргүүлэн татдаг. Нэг л барьцаалгдсан их хурлын гишүүд ард түмний төлөө шийдвэр гаргаж чадахгүй. Тийм учраас барьцаалгдсан аймхаа гишүүд баталдаг байх ёстой. Ер нь дэмжих үү? Дэмжиж байгаа 100% дэмжиж байгаа. Гэхдээ энэ хурлаар эргүүлэн татах хуулийг дэмжүүлэх гэсэн төслийн дэмжүүлэх гэсэн санд хураана. Тэгээ ард иргэд дэмжих юм бол тэр тогтоолын төслийг бас өргөн барина гэж бодож байна. За баярлалаа. Зүгээр залуучуудыг өнөөдөр барьж аваад хорчдаг эсгүү зөрчлийн хуулиар хамгийн үдчдэг. Дуурхаас айж өштэй тэр усууд бичлэг хийж тавьж чадахгүй байна. Хүний комент бичлэгэн дор комент үчиг наатаа болдог гэж айлгдаг гэж дардаг гэж зарах цалин дээр тагтаад байгаа. Ийм давтын юм бид дөрөв шүү дээ. Манайх ямар сайт вэ? За. Тэгэхэд яагаад 35 жилийн энэ мөнгийн дарга бол дампуураас харж юм бэ бид. одоо тэнцлийн бид. амьдрал хаваас хэрвээ Ер нь бол ард түмний амьдрал тийм сайн харагдах сайн биш байхаа. Тэр биш байгаа. Одоо хүрээний бодрыг яриад. Тэгээ ер нь бол залуучуудаа сайн дэмжиж манай улс
Тэмцээ байхгүй шин залуу шин одоо залуу гэр бүл гэх юм уу? Залуу гэр бүл бизнес хийж байгаа хүмүүсийг ер нь бол дэмжиж байгаа юу ч байхгүй те. Юу болсон бэ? 89 давчил гараад Ямар ажил хийдэг вэ? Одоо авч байгаа цалин амьдрал хөрөлцөхгүй л дээ одоо нэг сая гаруй төгрөг авдаг. Тэгээд амьдралд яаж хөрөлцөхгүй л. Жагсааланд ханаас мэдсэн бэ? нийгмийг аюулаас хамгаалах Аа фестивал явуулсан 14-нд явна тэгээд тэгэл өөрөө энэгээр явж байгаа алхаад байгаа. Жагсаалын тухай нэг яриагчаа. За. Өнөөдөр би энэ юу ягаад морь цагт эхэлж байгаа гэхээр бэлгшээгээд ирсэн. Одоо тэгээд яг одооны тур засаг бол ерөөсөө ард түмнээ сонсгоо байцсан байна. Ард түмний эрх ашиг ерөөсөө уландаа гიშгээд өөрсдөө одоо баяжих одоо өөрсдийнхээ эрх ашигын төлөө ерөөсөө 7626 одоо дээрцсэн юм алгаа улан бүрд ордож улан бүр хулгай хийж байна. Луйвэрдэж байна. Одоо тэр дэлгэр сайхан хийж байгааг хардаа. Одоо та нар ингээд карбиныг гэрээг одоо ил олгоё гэхээр яаж ийн вэ? Хятад хилээ хаах гэдэг хилээ хаах гэдэг хаавал хаал үстэй. Бид нар хилээ хаацсан байхад яаж амьдарч байлаа? Хичнээн олон үйлдвэртэй хичнээн сайхан социалист нийгмийн үед сайхан амьдарчсан. Үнэхээр өнөөдөр бол залуучууд алга байна. Дунд иргэм насныхын цөөхөн байна. Бид нар яагаад энэ голдуу насаачууд ирж байгаа гэхээр тухайн үедээ залуу насндаа энэ эх орны төлөө бид нар бүх насаа зориулсан учраас элэг одоо үнэхээр эмзэглээд ирсэн. Тэгэхээр одоо ерөөсөө улсын их хурлын гишүүн ард түмэн эх орныхоо төлөө юм хийхгүй бол одоо ерөөс тарсан дээр зүгээр би хэдэн биенийхээ бүр яг аазны тор шиг болсон байна шүү. Одоо нэгийг одоо ингээд юм хэлэхээр чамайг би тэгэн шүү. Чиний уулгыг мэдж байгаа шүү. Барьцаалцсан бүр дээр. Тэгээ юм хэлж чадахгүй одоо зандан шатар инх хоёр ирээд сүртэй юм хаар за одоо л нэг гоё юм болох нь дээ гэсэн бүгдээрээ навс унаад дараагийнхтаа барьцаалагдаад огцроод энэ бол өстой эмгэнэл болчиход байна. Тэгээд өөрөө ирэхгүй ирсэн. За баярлалаа. Залуудаа ямар ажил хийдэг вэ? Би одоо Хэдэн өрөөний тэгээ цалин сандаг вэ? за одоо тухайн үед бид нар чи юу ажилласан шүү дээ. Сангийн аж ахуй гэж яхад би нятлан хийж байлаа. Тэр үед 440 төгрөг авдаг байлаа. Амьдрал хангалттай хүрж илаа. Дараа нь 20 дугаар тогтоол буюу 90 оны одоо арчлал гарсны ар дээр бид нар 19200 төгрөг авлаа. Тухайн үед болж ирсэн. Одоо бол бидний тэтгэвэр арай биш ээ. Тэгэхээр тэтгэвэр маань хаанаач өрөхгүй шүү дээ. Бид нар 20 30 жил ажиллаж чад ерөөсөө нэг 500 600 мянгаар яаж амьдрах юм бэ? Өнөөдөр махны мөнгийг одоо бүр өсрөгч байгаа мааш Нямбаатар бүр махны мөнгийг тултал нь яз. Намар дээр шиг хямдхан байхад нь нөөцийн мах бэлтчихэд одоо яхаар махны мөнгө нэмжээдгийг. Энэ бол ерөөсөө ард түмний эсрэг, эх орныхоо эсрэг ерөөсөө л хятадын бодлогыг л одоо хэрэгжүүлээд ах шиг байна. Би тэгж л бодож байна. Хардах хэрэгтэй. Баярлалаа. Энэ цагдаа усны байгууллагын усуд байна. Шудраг байгаасаа бодлого болох өнөөдөр чадахгүй юм аа. Яагаад гэвэл энэ отон бодлого Яраа өнөөдрийн жагсаалын талаар өнөөдөр одоо жагсаалтай ямар шалтгаанаар ирв хаанаас ирж байна? Би гүн уусаас ирсэн гүн л да энэ дээр хэдэн жил энэ цуглаанд оролцож энэ жагсаал уулзлаад хэн бэлж чаддгүй байсан. Тэгээ өнөөдөр хүчээр зөвлөд ирлээ. Яагаад ирж чинь биш би тэр хол газраас энэ их орны энэ баялаг гэдэг юм энэ хүүхдийн ирээд өгдөг юм хоёр дэс одоо шууд хүний галдуулж энэ их орны баялаг ямар ч хяналтгүйгээр гард юм байна шүү дээ. Одоо бид нар чинь юу толгойн эгч одоо ус хөгжлөө гээл нэг хэд малныхаа хажууд их том яриад өгдөг байсан чинь үгүй байна хөө. Одоо ганцхан одоо зүйл бол эх орноос салгаж авна энэ нөхдүүдээс хүүхдийнхээ ирээдүйг эх орн хоёр аав. Эх орны бүрэн битнаар нь аавна. Галж байгаа баялгаа тэр авсан хулгайчдаас төлөвлөж авах. Тийм л ажилтнаар ирж яв. Энэ ажил заавал гүйцээж таа. Өдөөс аим хааллахгүй тэмцэхээс өөр юм байх. Бид ингээд сүүжэдэг юмгүй. Таалсан газар ямар ч байсан асуудлыг шийдэх усуд болсон. Эцсийн үг юм. Ийм зөвлөх төлсөн да. Нэг яравч. Өнөөдрийн жагсаалын талаар яриавья. Өнөөдөр өөрийгөө үзэл бодлыг илрүүлэх гэж ирлээ. 30 жил одоо ажиллаж амьдраад одоо амьдралдаа өрн дээшээ гарч үдсэнгүй одоо. Тэгээд үзэл бодлоо илэрхийлж хийж ирсэн.
тэгэл яг хэр багш шиг вэ? амьдрал бол одоо бол би бол одоо 32 жил улс ажилласан байна. Тэгээд одоо хүнс нөхцлөөр уг нь одоо дэвтгүүрд орох ёстой 55-тай одоо 55 өнгөрөөд бараг 58 хүрлээ. Тэгээд нийгэм даатгалаар явж үзүүлсэн чинь миний уг нь 32 жилийг галсаар байгаад одоо нэг 12 жил хүнд нөхцөл 12 хагас жил бүрдүүлээд өөрөө бүрдүүлээд дээр ирсэн. Тэгээд нөгөөх нь бүрцээ хэрн очихоор өөрөм шаардаж яадаг нөгөө компани дээр нь очиод нөгөө юмудаа бүрдүүлээд ирэхээр дахиад өөрөм нэгтгэх одоо бүр залхаад одоо 60-тай дэлгүүр дотороо хүлээгээд ажлаагаа байж энэ даа. Өнөөдрийн жагсаалын талаараа Оюун их зөв жагсаал болж байна. Ах нь ер нь дэмжиж ирсэн. Сая сонгуулийн өмнө бас Үнэн ба Зөв намын төлөө саналаа өгсөн баггүй би. Тэгээд бүгд хуурт мэхэл гиднэ дандаа худлаар ирдэг хүн одоо энэ засгийн газар ордод өөр юм байна. Одоо цааш энэ жагсаалыг бүр орон нутгийн хэмжээнд тийм ээ. Орон нутгийн одоо аймаг сум болгон зохион байгуулалт одоо нийцтэй байна гэж бодож байна. Жагсаалыг заяа аймагтаа орон нутгатаа сумдаа зохион байгуулах гэдэг. Тэгжэл бүх ард түмний хамарсан том жагсаал болно гэж би найдаж байгаа. Би энэ Үнэн ба Зөв намыг дэмжиж болно гэж. За баярлалаа. Саманаха өнөөдрийн жагсаалын талаар нэг яриа. Тэгээд урсгал бодлого Тэгэхээр ингэж л эдгээр ажилтдаг шүү. Саманаха өнөөдрийн жагсаалын талаар нэг яриа өгөөч. Юуны төлөө жагсаж байна? Амьдрал ахуй хэр вэ? За өнөөдрийн жагсаалыг одоо тэр нам энэ нам гэж ерөөсөө ялахгүйгээр л ирсэн өөрийнхөө одоо үйл өрнөлтийг хэлье гэж. Яагаад бид нар өнөөдөр ингэж одоо улсын хурлын гишүүд нь бид нар одоо улсын хурлын гишүүдийг ард түмний төлөөлөл болгож сонгосон. Бид нар үндсэн хуулийн юунд ард түмэн төрийн эрхийг шууд буюу шууд усаар одоо төрийн эрх мэдлийг одоо эзэмш барьдаг. Тэгэхэд одоо бид нар төлөөлөгчөө явуулаад одоо эдгээр шийдэж явах ёстой, хурал баталж явах ёстой, хуулиа одоо баримтлахгүй байна. Тэгээд одоо бүгдээр хоорондоо одоо хэрэлдээд одоо маргалдаад энэ улсын хурлын гишүүн байж чадахгүй болоод энэ улсын хурлыг тараахын төлөө л одоо би санал одоо нэгдэж ирсэн. Одоо тий бас тэтгэврийн мөнгөнд хэр хүрлцэж байна? Та тэтгэврээ Яг нь бидний өсөө болохгүй байгаа юм болгоныг ярих юм бол бид ерөөсө бараг тав боллоо шүү дээ. Цалин тэтгэврээс ахуулаад ажил орлого тэгэл энэ байгалийн баялаг ерөөсө Монголын ард түмэнд энийг тоочоод ерөөсө барагдахааргүй зовлон боллоо шүү дээ. Одоо тэгээд тэтгэврээ нэмж чадахгүй, цалингаа нэмж чадахгүй, ажил орлого байхгүй. Тэгэл татвараа нэмээд байдаг. Тэгэл ийм байж их чи ер нь бид нэр байж чадах ерөөсө юу байхгүй боллоо шүү дээ. Ер нь тэгэл бас ингээд тэтгэврээ сайн 500 төгрөг гэж хэлээ. Тэгээд энэ юм бас хүчтэй болов одоо хүчлэн тэтгэврийг нэмэхэд одоо тийм одоо яг энэ төр засаг байгаа цагт цалин тэтгэврийг ерөөсө нэмж яаж чадахгүй. Ягаад гэвэл Монгол банк нь манай засгийн газар хариулагддаг байхгүй юу? Монгол улсыг гадаадаас валютын сан гадаад дотоодын банкны эзэд Монголын дотоодын банкны эзэд энэ олон арилжааны банкуд ингээд мөнгө хүүлдэг ийм тогтолцоо байгаа учраас бидний одоо энэ цалин тэтгэврийг нэмнэ гэж юусоо хэзээ чадахгүй байхгүй. Эднэрийг заавал тарааж ийж өөрчилж ийж
Энэ засгийн газрыг өөрчилж хийж бид нэр өөр одоо ажилтаа орлоготой цалинтай энэ олон татврын дарамтгүйгээр одоо тэгээд маш олон юмыг бид нэр өөрснөө ард түмэн нэгжиж ард түмэн өөрснөө хийж чадах байхгүй юу? Тэрнээс одоогийн засгийн газар хийж чадахгүй. Хинэн ч байна уу? Учрал байна уу? Замдан шатар байна уу? Бид нэр өөрснөө хийж чадахгүй. Яагаад гэвэл бид нэр барилцаанд орчихсон. Мөнгө авсан улсууд бол тэр улсуудын барилцаанд байгаа учраас юм хийж чадахгүй байхгүй юу? Дээрээс нь хийхгүй. Яаж хийх гээд одоо эдгээр зүтгээд хийж чадахгүй. Яагаад гэвэл Монгол улсыг одоо хийж штэ одоо гадаадаас удирддаг. Монгол банк засгийн газрын мэдлэг байдгүй. Монгол банк засгийн газраас хараат ус байна. Валютын сангийн мэдлэг байна гэдэг 1991 оны одоо Арилжааны банк, Монгол банк, Арилжааны банк гэсэн хоёр шаталтай хуулийг батлахдаа Монгол банк засгийн газраас хараат ус байна. Валютын сангийн мэдлэг байна гэдэг хуульчлаад баталчихсан. Одоо 35 жил энэ хуулийг өөрчилж чадахгүй явж байгаа. Одоо энэ хуулийг ийм олон хуулиудыг маш олон хууль өөрчилж ийж одоо бидний амьдрал өөрчлөгдөнө. Одоо энэ валютын сан одоо эдгээр 35 жил өөрснөөхөө одоо энэ мөнгө хуулийг залилангаа явуулахын тулд бүх хуулийг өөрчлүүлчихсэн байгаа. Улсын хурлын засгийн газрын дамжуулаад үеийн улсын хурлын гишүүдээр нь хуулийг маш олон хууль өөрчилсөн байгаа. Одоо бид нар өөрсдөө энэ хуулийн Монголын ард түмэн 330 сум 21 аймаг 9 дүүрэг бүх хороодоос төлөөллөө сонгож ийж энэ тэгээд энэ одоо үндсэн хуулийн хуралдаа гэдэг чинь үндсэн хуулийнхаа хүрээнд одоо энэ хуулийн ард түмэн өөрснөө хийж иж энэ өөрчлөлт юм байна. Тэрнээс өөрчлөж чадахгүй. Сөрөг хүчин буюу улс төрийн нам тухайн их барьцааны намын засгийн газартай ижил бүтцтэй засгийн газар сүүдрийн засгийн газар байгуулахыг хэлдэг юм аа. За энэ хүн сүүдрийн засгийн газрыг хэрхэн байгуулдаг вэ гэхээр тухайн цаг үед байгаа засгийн газрын сайдуудын эсрэг сүүдрийн сайдууд гэж баталдаг. Энэ баталсан энэ томилсон сайдууд нь тухайн засгийн сайдуудыг одоо ажил үйлдвэрлэх сайтаа. Энэ бас шууд явж байгаа. Тухайн нам сонгуулийн 4 жил юу яах вэ? Яг их орлын нэг хулгайтай тэмцэж байгаа жагсаал гэж би ойлгож зүгээр замаасаа ороод ирлээ. Хулгай янз бүрийн байгалийн баялагийг ард түмэндээ хүртэхгүйгээр тэгэл сүүдрийн засгийн хулгай хийсэн хүмүүст тэмцэж байдаг учраас байгуулъя гэсэн санаачлал гаргаж байгаа. Таны ямар таны авч байгаа цалин тэтгэрээс адилж хүлж гин үү? Ерөнхийдөө хүмүүсийн нөгөө юмны өргөссөн болохоор амьдралд нь үлдэхгүй байгаа шүү дээ. Тэгээд тэр талаар хүмүүс бүгд одоо тэр амьдралын төлөө их орныхаа баялагын төлөө зэгсэж байгаа гэж би ойлгоод хүрээд ирлээ. Тавын хийсэн баялагийг ингэж шахаж явах Үр дүн засгийн газар хүлээж аваасаа энэ олон хүн өмнөхөө хүсэлтийг хүлээж аваасаа үр дүн хүрээсэй л гэж бодож байна. Мэдээллийг ил болгож ойлгоход оршдог. Нөгөө талаас өөрсдийн мөрийг бодлогыг хэрвээ хэрэгжүүлж иймэрхүү боломж автомат байгаа гэдгийг ойлгуулсан явдаг. Магадгүй одоо Петрушанад очиж тансаг компаниас нэг юм одоо сургууль ирчихжээ. Магадгүй одоо нэг юм залуучуудыг одоо бий байлгадаг тийм хөгжлийн төв барьжжээ гэдэг юм нэгч байхгүй. Тийм учраас одоо бид бол энэ байгалийн баялаг одоо байгаль орчны яам гэдэг юм үү те ингээд ганцхан гэдэг одоо юмнуудтай тулж явсаар байж байгаа. Эцсүүлд нь энэ ерөөсөө тогтолцоонд байгаа юм байна. Энэ дотор сууж байгаа 126 бидний төлөө нэгч зүрхэн зохиолохгүй юм байна. Тийм учраас сүдрийн засгийн газрыг байгуулж бидний эдрийг ичихгүй бид нар ичихгүй. Тийм учраас ард түмэн дотроос бид өөрсдөөсөө одоо сайн дарганараа тавихгүйгээр үнэхээр одоо сангийн сайд байлаа гэд түүнтэй яг мэтгэлцэж чадах те түүнд одоо бодлогын хэмжээд ямар шиг хүмүүс байх гэдгийг сонгоод явуулах гэсэн юм бодлоготой байж байгаа. Гэхдээ хамгийн чухал нь яг одоо байгууллагадаг байгаа. Ард түмэн маань одоо яг дэмжээд одоо энэ цугласан байгаа хүмүүс маань одоо за ерөн сүдрийн засгийн газар зүгээр юм байна гэж бодоод бид нар цааш нь хэлээд ингээд таны хэлсэнчлэнтэй одоо хариуцлагатай ажиллана гэдгийг одоо бүр итгэлтэйгээр хэлмээр байна. Тийм. За
өнөөдөр энд зөвлөсөн гарч та бүхнийг уриалж байгаа. Их чуулган гэж байгаа шүү дээ. Эний үр дүн бас ямар ер нь бол ингэж харж байна. Үр дүн гэдэг нь одоо яг одоо зүгээр нуулгүй хэлээд энэ дотроос засгийн газрын гишүүд ингээд иччихгүй хараад сууж байгаа. Энэний үр дүн гэдэг нь ард түмэн бухимдсан юм байна. Бид ажиллаад дутуу хийцэн юм байна гэдэг юм хамгийн том үр дүн би энийг байгаасаа гэж хүсэж байна. Бид бас эвгүүлэх юм бол эдгээр эргүүлэн татгаа ойрлж байна. Энд нар улсын хурлыг таргиж байна. Олуулаа цуглаа гараад ирлээ шүү дээ. Гэдэг энэ хамгийн чухал юм. Өнөөдрийн үр дүн бол ийм байгаасаа гэж харж байна. Мөн сүүдрийн засгийн газрыг одоо байгуулахад ард түмэн маань мэдээж итгэлээ өгөөд бидэнд одоо сүүдрийн засгийн газрыг та нар байгуулах нь зөв зүйтэй маа гэдгийг батламжилж өгөх юм бол одоо магадгүй бас хоёр дахь үр дүн эндээс харагдан. Тэгтээ өнөөдөр яг одоогийн байдлаар одоо жигсаал бол одоо энэ ард түмний чуулга уулзалт бол яг дундаа ороод явж байна те. Гэхдээ ингээд харахад энэ өөрөө үр дүн. Одоо ингээд бүгдээрээ нэгдэж нийлж байна гэдэг нь бид нар өөрсдөө төрдөө тавьсан үнэлгээ энэ л байгаа юм. Өөр ингээд нөгөө хил хүгүү ингээд харахад тэ ийм олуулаа үр хөвгтэй орхиод мэдээж одоо ингээд өнөөдөр ажлын 2 дахь өдөр хийж байгаа шүү дээ тий. Тэгэхэд ингээд бүгдээрээ ингээд ар гэрээ ажлаа хойш нь тавьчаад энэ илүү чухал юм а гэж ирж байгаа нь өөрөө энэ төр засаг өнөөдрийн одоо энэ одоо ард түмний чуулганы хуралдааны үр дүнд би өнөөдөр ийм л гэж харж байна. За баярлалаа. Ерөөсөө энэ нийгмийн асуудал чинь маш хүнд байгаа шүү дээ. Монгол улсын нийгмийн асуудал энэ авилгаад албан тушаалын хэрэг чинь ерөөсөө дамаа алдчихад байна шүү дээ. Одоо энэ улс орны чинь газар нутаг чинь байхгүй болж байна. Уран ингээд одоо 8 аймагт уран олборлоод 8 аймагт 100 гаруй ураны цооног ухах гээд байж шүү дээ. Эний чинь төлөө дуурмаар байна. Өөрсдөө ахмадууд тэтгэврийн талаар ярьж шүү дээ одоо. Тэтгэврээ нэмүүлээр үнэхээр одоо ахмадуудын нийгмийн асуудал маш хүнд байгаа шүү дээ. Тэгээ маш их холбоодууд байдаг. Ерөөсөө энэ нийгмийн талаар одоо үйл ажиллагаа явуулахгүй байна. Одоо эмэгтэйчүүдийн холбоо байна. Янз бүрийн холбоодууд байна шүү дээ. Энэ ерөөсөө нийгэмдээ үйл ажиллагаа явуулж харагдахгүй байна. Тэгээ энэ талаар л би энд ингээд зогсож шүү дээ. Тий. Таны хувьд тэтгэврийн мөнгөнд амьдрал нь хэр хүрэлцэхгүй шүү дээ. Өнөө маргаашаа л одоо арай хижил амьдарч байна. Би өөрөө дээл мэйл авах одоо дээл авч иж яан манд нүүн дээлвэ. Би дээлнээс гармаар байна шүү дээ. Улс орноор дээлнээр гармаар байна. Бүтээн байгуулалт хийхин тулд одоо дээл авдаг юм байгаа. Гэхдээ жирийн иргэд дээл аваад амьдрах гэдэг чинь маш хүнд байхгүй юу? Тэгээ одоо энэ улс орны чинь энэ газар нутаг чинь байхгүй болж байна. Ерөөсөө тэр хойч үедээ үлдээх юм одоо алга одоо бүр одоо нэг 5-10 жил бараг л одоо ухаад уусгах гэдэг нь шүү дээ. Хойч үедээ үлдээх юм байхгүй одоо газар нутагч ерөөсөө бохор ураны хаягдал одоо болчихно гэдэг чинь юу гэсэн үг вэ? Газар нутагч нь ураны хаягдлаар л одоо яах гэдэг шүү дээ. Тий. Иймэрхүү. За баярлалаа. За ерөнхийдөө бол бид нэр Сэлэнг аймгийн хөдөр сумаас ингээд тавуулаа ирсэн. Тэгээ энэ Монгол оронд бол энэ болж байгаа юм алга байна. Үүндээ энэ те Ахмадын одоо тэтгэврэмж маш муу байна. Жишээлбэл би гэхэд одоо 44 жил улсад ажилласан. Тэгээд одоо 44 жил ажиллаад одоо бас ч гэж муугүй ажил хийжсэн. Тэгээд бидний тэтгэврийн цалин маань бол одоо тухайн үеийнхаа байдлаас ингээд сүүлийн үед 2 сая төгрөгийн цалин аваад ингэж байгаа. Тэрний тэтгэвэр нь ердөө 900 мянган төгрөгийн тэтгэвэр нэг гарч байгаа байхгүй юу? Тэгтэл зарим хүмүүсийн тэтгэвэр чинь ерөөсөө 690 мянган төгрөг. Тийм ээ? Энэ бол хизээч хүний амьдрал төрөхгүй. Энэ улсын хурлын гишүүд, энэ тансаглаж байгаа хүмүүс энэ 690 мянган төгрөгөөр ганцхан өдөр л хоол идэх эднэр бол. Тэгэхээр бол бид нар бол үнэн зам намын байгуулж байгаа энэ хуралдаанд бол Сэлэнг аймгийн хөдөр сумаас ингээд зүйтэйгээ ингээд багтаага ингээд тавуулаа ирсэн. Ер нь бол энэ Монголын газар нутагт байгалийн баялагийг бол энэ Монгол оронд бол ард түмэн эдлэх ёстой. Ашиг нь хүртэх ёстой. Тэгтэл оюутлогоо яаж юм? Оюутлогод одоо бид нар өрөнд орцсон явж байна. Уул нь бол нөгөө нэг баяр зүгтээ хэлээд байдаг нөгөө
20,000 хувьсгчтай гэдэг энэ бол хэн ч ойлгохгүй юм байхгүй. Манайх баялаг байгаа бол манай баялагийг авах юм бол та нар хөрөнгө гаргаад авах тийм ээ. Тэгээ бид нар 50% авна гэдэг л ерөөсөө тодорхой юм байх хэрэгтэй байхгүй юу? За дээр нь манай Монголын газар нутаг алга дарам цаасаар бүгд арилжаалагдаад дууссан. Одоо бүгд лицензүүд нь бол юу яатсан байж байгаа. Одоо манай ингээд би сая урагшаа 2 руу явлаа. Тэгэхэд бол манай газрын нутгийг та нар үзээрэй. Бүгд ерөөсөө газар нутаг маань нийтдээ ингээд Америкийн газрын зураг дээр дөрвөлжин байдаг шиг ингээд гадныхны эзэмшил болсон. Тэгэхээр бид нар өнөөдөр санах сэрэх босох цаг болсон. Одоо бидний үе өнөөдөр бид нар өөрсдийнхөө үеэр ичж байгаа байхгүй. Бидний дээдс өвгчүүд цусаараа махаараа байлжиж амь насаараа энэ их орныг бид нар бүрэн бүтэн хөлөөдөж өгсөн. Тэгтэл яаж юм? Одоо бидний энэ үед тийм үү? Арчаагүй ингээд энэ газар нутгаар алга дарам цаасаар их нутгаа алдчихад ингээд байж байгаа байхгүй. Тийм учраас энэ юуг дэмжиж ингээд тавуулаа ирсэн байгаамаа. Одоо өөр бол юу яаж байгаа? Ерөнхийдөө бол энэ эрчим хүчний дээр нь татвар бүгд энэ ард түмэн чинь ерөөсөө энэ их ачааллыг дийлхэ байж байна. Бүгд банкнаас банкны хооронд өртөө, бүгд аппликейшны өртөө. Ийгээд ийм амьдруулж байгаа энэ засаг төр бол огцрох ёстой, тарах ёстой гэж үзэж байгаа байхгүй. Наваа гармагийн баяраа гэдэг. Тий, одоо галаа гээд манай цэвэлийн галаа ирсэн байна. Хин ирсэн, дорж ах ирсэн байгаа. Бэрзүүн хөгжлийн хүүхд тасалдаг үг нэмээр байна. Энэ арай шүү дээ. Би хөгжлийн бэхжилтийн хүүхд тасалдаг байхгүй юу? 288 мянга төгрөгтэй шүү дээ сард. Тэгээ хэвтрийн хүүхд амар ноод энэ сард усаас өгж байгаа асраа гал жишээ мөнгөнд тэр 288 мянга төгрөг. 288 мянгаар имийн авч бас хөрөх. Тэр чи өөрд нэм тарийн мөнгөд 325 мянга төгрөг өгдөө. Тэгээ намайг асарсны хөрсгöd чи нэг хүн мянга асарч шүү дээ хэвтрийн хүний чинь. Тэр асарсны цалин миний цалин 288. Ажил хийж чадахгүй. Ажил хийх боломж байхгүй тэрийг харж байгаа юм чинь. Ямар ч боломжгүй шүү. Тэр арай л байгаа зүс. ямар арга хэмжээ. Мэдгүй юу ч ярьдгүй шүү. Тэрний төлөөчдөө яриад байгаа ч хүн алга тэрний тухай ярьдаг ч. Тийм хөгжлийн бишэлтэй үг тасалдаг хүн цөөхөн байд юм уу? Онц тэрний тухайд ярьдгүй. Заа баярлалаа. Их хурлын гишүүдэд хариуцлага тавьсан. Одоо 4 жил их хурл маргааш Сэмэн хатанаас тэгээд яагаад гэсэн бэ? Үзэл бодлоо бас хэлээ. Би өнөөдөр тэтгэвч халамжийг би хөгжлийн бишэлтэй үнэтэй. Одоо тэгээд хөгжлийн бишэлтэй үний хүмүүс мөнгөнд хаанаач хүрэхгүй байна. 450 төгрөг. Тэгээд уус дулаа сөөх гэдэг хоол онцны үндэсний мөнгө чинь ингээд юу ч хаяач хамаагүй илүү үнд өрчээд тэгээд одоо энэ чинь ингээд мөнгөөс нэмүүлэх гэх тэгээс зогсож байна. Таны бас ингээд одоо энэ ингээд жагсаал хийсээр бас үр дүн бас ямар агаасаа тэгээд магадгүй таны бас хөгжлийн бишэлтэй үнийг бас яаж дэмжих хэрэгтэй юм бэ улсаас? Улсаас ядаж нэг юу байдгүй махад нэг мөнгөний жоохон ахиуг шиг л болгоод өгчүүл тэгэл болоо явчих гээд байгаа юм да. 500 юм уу 600 болгочихвол тэгэл болчих гээд юм да. Таны бас ажил хөдөлмөр хийдэг үү? Өнөөдөр улсын их улсуудаас ажилд оруулах нэгчид биднүүсийг ажилд орё гэж өөр тийшээ яваад чихэр өрдөөс ажилд авахгүй энэ хөгжлийн бишэлтүү хизээ авч ирсэн гэртээ мөнгө үлээгээ суужээ гэдэг өөдөөс загнаад дээ. Таны бас гэр бүлийнхэнтэйгээ цаг амьддаг уу эсвэл ингээд ганцаараа амьддаг уу тийм? Үгүй би саяхан ээжигээ алдсан. Одоо аавтайгаа зөв хоёулаа амьддаг. Тэгээд ажил хийхээр ажил өрдөөс хүн хүлээж авахгүй. Таны бас ажлын задад юу очиж ирсэн үү те? Очоод бас ажил олгогчдод ингээд ажил авахгүй гэдэг юм те? Тий. Ажилд орох гэхээр өрдөөс хүлээж авахгүй. Миний хөгжлийн бишэлтийн үнэмлэхийг харчаад ийм хүн авахгүй ажил хийж байгаа тэгээд татаад унчиж яах юм? Яах гэдэг ингээд тэгээд уур
ажилд оруулна гэдэг улсын улсаас хэлсэн шүү дээ. Тэгээд цагаад болохоор авдгүй юм байна. За. Самбано яриа авч байгаа. Сэтгэлээ хэлээд өгөөч. Өнөөдөр яагаад гэсэн бэ? Ямар асуудал байсан? Вааны жагсаал дэмжиж ирж байгаа шүү дээ. Таны амьдаас ямар энэ авч байгаа зүйлээс амьд үлдсэн юм. Үрцээгүй яаж үсэх юм бэ? Наргаа ороод ингэж ирж жагсаал. Энэ Одны тоолгоны юун дээр шүү байхгүй. Одоо Нямбатрын жагсаалыг дэмжиж байгаа юм байхгүй юу? Энийг хад ороод өгч чинь. Дөөчмөр жон баримт авмааргүй юм байна. Одоо Нямбатрын тоолгоод гэдэг 3 голыг тоолгоод донд гол хэлбэг үдээд төгөөд тэр нь ажил болоогүй. Дотоо тань яваад хараарай. Мөрий ингэж болгочихдаг. Боо чороо аваад одоо тоолыг гүүрээр нэг. Энэ маш буруу гэж хэлж байгаа. Юу дэмжихгүй. Яг жагсаалыг дэмжиж байгаа юм. Юу нэ. Энэ жагсаалын бас үр дүн ямар байгаасаа гэж бодож байна. Үр дүн хэлсэндээ байгаасаа гэж. Өндөө жагсаал орчиход үр дүн байдгүй шүү дээ. Үр дүн л хэрэгтэй. Яг энэ ярьсан шигээ байвал их сайн байна. Ингэж бодож байна. За энэ Самбано нас яриа авч Самбано хичээ тэрээс яриа. Нэг инхүүшгээ залуу гэрээ өгсөн. Тэр залуу Самбано хичээ танаас яриа. Энэ залуу өнөөдрийн жагсаал Үзэл Батлаа идэх хэлээ. Өнөөдрийн жагсаал бол маш зөв жагсаал гэж хувь хүний хувьд үзэж байна. Тэгээ одоо энэ манай төр засгаас өндөрлгөө чи ерөөсөө янз бүрийн амарч ашигтай амжилттай биелүүлэхгүй шүү дээ. Үгүй энэ цаад төрдөн чи ерөөсөө хэрүүлийн бодор нүүр болгочихлоо шүү дээ. Ажлаа хийхгүй хоролтой ирдгүй хүмүүс нь одоо хууль мөлөө яаж ч болчих юм гэдэггүй. Ер нь жоо энэ төр засгийг шинжилмээр санагдаад байна. Энэ төр засагтай нийгэмд үр хөвгтэй үлдээх хэцүү байна. Бид одоо яг өнгөрч яваа хүмүүс одоо тэгж бодож болохгүй шүү дээ. Сэтгэл өвдөд зар зэрэг ямар санд үзэл бодлоо илэрхийлэл зогсож байна. Таны удаас авдаг цалин хүснээс амьд хэр хүчтэй хөрөлцөг түүний дөө ерөөсөө зээлээс зээлийн хооронд өрнөс өрний хооронд амьдарч штэ. Тэгээ олигтой энэ тариагач авч чадахгүй тэгэл тийм хөл байдалтай байж штэ. Энэ бас жагсаалын үр дүн бас ямар байгаасаа гэж бодож байна. Үр дүн маш сайн гараасаа гэж үзэж байна. Юу н үр дүнтэй болох хаа гэж найдаж штэ. Аль сайдаас яваа? Манд юм сайд. Манд цэг юм байна гэж. Өнөөдөр бас жагсаалт хийсэн байна бас Үзэл Батлаа хэлээ. Яадаг нэ? Өнөөдөр жагсаалт хийсэн байна Үзэл Батлаа хэлээ. Таны амьд ахваас ямар байна те? Талаар яриад өгвөл. Гэхдээ ер нь өнөөдрийн үед энэ жагсаал хамгийн зөв зүйтэй. Ер нь манай ах чинь төр гэж байхгүй болсон шүү дээ. Энэ ордон дотор чинь 80% одоо авилагчид хулгайч нар үүрлсэн байна шүү дээ. Тэгтээ зэрэг эднийг татан буулгаж одоо Монгол улсаа одоо хамгаалахаас орох. Тэгтээ зэрэг энэ юг одоо би 100% дэмжиж байгаа. Одоо бас энэ хүмүүсээс сүүдийн засгийн газар яриад байна шүү дээ. Та энэ зүйлээс юу гэж бодож байна те? Энэ сүүдрийн засгийн газар байгууллагаас өөр арга байхгүй шүү дээ. Энэ дотор асуудлыг шийдэхгүй шүү дээ. Эдгээр бол хэзээ шийдэхгүй. Одоо хар л да. Хаа байсан холоос бадамж өнөөдрийг бариад ир суулгаач. Тийм үстэй. За тэгээд ямар арга хэмжээ авч юу? Ямар хулгайч нарыг илрүү? Бүгд тэр хулгайч учраас биеинтэйгээ барьцаалагдсан. Тэр хулгайч илчилж чадахгүй. Бүгд л хулгайч. Тийм учраас сүүдрийн засаг газар байгуулад энэ улсуудыг өрөөсөө бүгдийн орвогоор нь зайлуулах ёстой. Тэгээ шинээр одоо ганцхан ноёслоор хараад хууль хүчний байгууллагуудыг хүртэл ачлаа шүү дээ. Тэгээд ер нь Монгол улсыг бол энэ нам гэдэг шиг далцсан хувааж байна. Одоо хороон дээр ихэд намын дарга одоо ерөөсө хорооны иргэдэг ингээд нам гэдэг байгуулц тий. Тэгээ намын дарга нь хороон дарга. Намынх нь одоо тэргүүлэх гишүүд болохоор хэсгийн ахлагч нар
Нөгөө нам гэдэг чинь дотроосоо энэ шударгаар 300 ярьж сонгодог байдал тийм байхгүй. Яа л одоо ерөөсөө ингээд ажиллаж байгаа улсуудыг цалингаар нь барьцаалаад одон медалаар юу байгаад ингээд ерөөсөө өөрсдөө хулгайлах замыг ерөөсөө шууд хангаж штий. Ийм л төрдөө. Ер нь Монгол төр гэж байхгүй. Энийг тараах хэрэгтэй.